Сайн байцгаана хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. Физик нэвтэр номоо гаргаад хичээлдээ анхаараарай. Одоо багш нь та бүхэнд нэг бичлэг үзүүлнэ. Маш анхааралтай үзээд тэндээс анзаарсан зүйлээ төвтөрдөө бичээрэй. Сая үзүүлсэн туршилтан дээр мууранд яагаад бөмбөлөг наалдаад байна вэ? Энэ талаар чи юу гэж бодож байна? Тэрийгэ төвчөртэй бичээрэй. Өнөөдрийн хичээлээр бид энэ мууранд шаар яагаад наалдсан бэ гэдэг шалтгааныг судлах болно. Одоо би муурны үсийг ноосоор орлуулад туршилт хийж үзье. Муурны үсний оронд шаараа ноосоор маш сайн өрнө. За энэ туршилтан дээр цаас яагаад шааранд наалдах болсон бэ? Таамаглаад төвчөртэй бичээрэй. За энэ саяны туршилтан дээр шаарыг ноосоор өрснээр шаар маань цаасыг өөртөө татах чадвартай болсон. Тэгвэл энэ чадварыг физикт бие өрсний улмаас залхаанчлаа гэж ярьдаг байгаа. Тэгвэл үүнтэй ижил үзэгдлүүд бидний амьдралд зөндөө тохиолдож идэг. Жишээ нь бид нар ямар нэг зүйлд хүрэх, эсвэл ноосны нилонын хувцсыг өмсөх, тайлах үед чад гэж дуурайд харанхуй доош өсөрж идэг. Энэ маань залхаанч үзэгдэл байдаг. Тэгвэл залхаанч үзэгдэл ямар үед болдгоо энэ яг залхаанч үзэгдэл болох үед ямар өөрчлөлт гардаг юм бэ гэдгийг туршиж үзье. За тэгэхэд багшд нь хоёр төрлийн шаар хэрэгтэй. За мөн цаасан салбидаг. Цаасан салбидаг ашиглана. Багш нь эхлээд нэг цаасан салбидгаараа нэг шаараа маш сайн өрье. Урж үзээд буцаагаад энэ хоёрыг ойртуулад үзье. За дараад нь өөр нэг шаарыгаа дахиад өөр салбидгаар үрээд үзье. За одоо энэ салбидгийг өмнөх туршилтанд ашигласан салбидтайгаа хамт ойртуулад үзье. За наалтахгүй бие бинийгээ түлхээд байна. За хоёр шаарыг ойртуулад үзье. За бие бинийгээ түлхээд холдоод байна. За хэдүүлээ туршилтын хэсгээ эргэж саная. Шаарыг салбидгаар үрээд буцаагаад ойртуулахад хоорондоо наалдаж байсан. Харин хоёр өөр шааранд үрсэн салбидгийг ойртуулахад хоорондоо түлхэлцээд хоёр шаар маань бас мөн адил түлхэлцэж байсан. Тэгвэл энэ түлхэлцээд байгаа, таталцаад байгаад нөлөөлөд байгаа юм нь юу вэ гэдгийг бид нэр сайн судлах хэрэгтэй болдог. Энийг тайлбарлахын тулд бид атомын бүтцтэй санах хэрэгтэй. За атомыг маань гадаад давхраандаа сөрөг цэнэгтэй электронтой дотроо цөм нь нейтрон, протон гэсэн хоёр игэл хэсгээс бүрддэг. Нейтрон нь цэнэггүй, протон нь нэмэх цэнэгтэй гэж үзсэн байдаг. Тэгэхээр хоёр биеийг үрснээр нэг биеэс нөгөө бие рүү хасах цэнэгтэй электрон маань шилжсэн гэсэн. Тэгээд эрэг сөрөг цэнэгийг бид сөрөг цэнэгийг нь хасах тэмдгээр, эрэг цэнэгийг нэмэх тэмдгээр дугуулж загварчилж дүрсэлдэг байгаа. За багш нь өмнөх үзүүлсэн туршилтан дээр байсан бидний шаар салбидаг хоёр маань ямар ч байсан үрхээр хоорондоо электронноос солилцоод залхаансан байна. За тэгвэл энэ үнэхээр залхаансан байсан уу гэдгийг электрометр гэдэг багж руугаа ойртуулад үзье. За энэ электрометр гэдэг багж маань залхаан цэнгийн хэмжээг хэмждэг. Гэтэ энэ бол зөвхөн
энд цахилгаанцсан байна, энэ дээр цэнгийн зөрүүтэй байна гэдгийг л мэдэрдэг гэсэн. Тэгэхээр энэ эрэг цэнэгтэй байсан уу, сөрөг цэнэгтэй байсан уу гэдгийг мэдэхгүй. Тэгвэл түүнийг мэддэг маш нарийн багаж байгаа. Дараагийн багаж маань энэ бол Паскалийн хувин тэгээд энэ гадна талынх нь хувин нь болохоор энэ дотор талын жижиг хувингаа гадны энэ агаарт байгаа өөр бусад цэнэгүүдээс хамгаалж тусгаарлах үүрэгтэй. Харин дотор талынх нь хувин руу цэнэгдсэн биеийг оруулахаар энэний цэнэг сөрөг байсан уу, эрэг байсан уу гэдгийг таниад хэмжээг нь заадаг багаж байгаа. Тэгвэл шаар маань ямар цэнэгтэй байсан бэ гэдгийг нь үзье. За сөрөг тал руугаа зааж ийн. Сөрөг. Тэгэхээр энэ бол сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн байсан байх нь. Салфетаг маань эрэг тал руугаа заалт маань хөдөлж байна. Тэгэхээр энэ маань эрэг цэнэгээр цэнэглэгдсэн гэсэн. Тэгэхээр хоёр биеийг хооронд нь үрхээр хоёулаа эсрэг цэнэгээр цэнэглэгдээд буцаагаад хоорондоо татагддаг. Ингээд шаар салфетаг хоёр маань хоорондоо татагдаж байсан байх нэ. За дараагийнх нь шил савааг торгоор үрхээр. За энэ дээр бол цэнэглэгдсэн гэдгийг л мэдэрж байгаа. За харин энэ багаж маань шилийг торгоор үрхэд эрэг цэнэгээр гэдгийг нь батлаад харин энэ маань болохоор хувийг ноосоор үрхэд сөргөөр цэнэглэдэг гэдгийг нь баталж байгаа. Та бүхэн заалтыг сөрөг талраа хөдөлж байгааг нь үзэж байгаа баха. Тэгвэл яг энэ дээр сая юу болсон бэ гэхээр хувийг ноосоор өрөх үед хувь нь ноосноос электроныг авсан. Харин шилийг торгоор өрөх үед шил нь электроноо торгонд алдсан гэсэн. Ингээд хувь маань электрон илүүдэлтэй бол сөргөөр цэнэглэгдээд шил маань электроны дутагдaltaй болоод эргээр цэнэглэгдсэн байна. Цэнэглэгдсэн биеийг загварчлаад цалхаанцсан биеуд хоорондоо яаж харилцан үйлчилдэг юм бэ гэдгийг дараах загвараар тайлбарлая. За энэ дээр электроны илүүдэлтэй болсон биеуд хоорондоо ойрт хороо түлхэлцээд мөн яг адилхан электроны дутагдaltaй болсон биеуд эргээр цэнэглэгдээд хоорондоо түлхэлцэж байна. Энийг нь бид ижил цэнэгтэй биеуд хоорондоо түлхэлцдэг гэж ярьдаг. Харин биеийн эрэг сөрөг цэнэгийн тоо тэнцүү байгаад цахилгаан саармаг байна гэж хэлдэг бөгөөд цахилгаан саармаг биеуд хоорондоо ямар нэгэн цахилгаан харилцан үйлчлэлд ордоггүй байна. Тэрийг дараах зураг харуулна. За мөн эрэг цэнэгээр цэнэглэгдсэн биеийг сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн биетэй ойртуулахад энэ хоёр нь хоорондоо таталцдаг. Үүнийг эсрэг цэнэгтэй биеуд хоорондоо таталцдаг гэж хэлдэг. За тэгвэл энэ цахилгаанцсан биеийн харилцан үйлчлэлийг ашиглаад энэ зарчмыг ашиглаад бид нэр техник технологид маш өргөн хэрэгжилж байгаа. Үүний нэг жишээ нь бидний нэрлэж санснаар Canon буюу олшруулагч машин лазер принтер хэрхэн ажилладаг вэ гэдгийг давж тайлбарлая. Лазер принтерт маань гэрэл байдаг. Тойл, линз, гэрэл мөн сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн хорны нунтаг агуулсан буул байдаг. Иргэдэг буул энийг эргээр цэнэглэх солинер гэх материалаар бүрсэн буул байдаг. Мөн хорыг халааж хайлуулах зориулттай халаагуур байдаг. За үүнийг яг яаж ажилладаг вэ гэдгийг багш дараах анимашнаар харуулъя. Үүнээс гадна дараагийн нэг жишээ бол машины будаг байгаа. За машины гадаргуу бол маш гүлгүр жигд гоё будагдсан байдаг шүү дээ. Тэгэхээр үүнийг будахдаа бид цалхаан статик будгийн шүршигч гэдэг юм ашигладаг байна. За тэр будгийн шүршигчийн маань цоргонд нь эрэг цэнэг байдаг. За машина будгаас өмнө сөрөг цэнэгтэй бодисоор бүрхэж шүршээд дараад нь сорго маань тэндээс гарч байгаа будгийг эрэг цэнэгээр цэнэглээд шүршгээр машин маань жигд будагддаг байх нэ.
За хэрвээ машиныг хэрхэн буддаг вэ талаар дэлгэрэнгүй судлыг гэвэл та бүхэн доорх англи үгийг интернетэд бичээд дэлгэрэнгүй мэдээлэл болон сонирхолтой бичлэгүүдийг олж үзэх боломжтой байгаа. За түүнээс гадна бидний үс арзааж байдаг. Энэ нь болохоор цахилгаанч үзэгдэл юм. Бид нар үсээ илээд юм уу норгоод ардгарыг басгана гэдэг бол түүний цахилгаан цэнгийг сарамжуулж байна гэсэн үг. За өнөөдрийн үтсэн хичээлээс мэдсэн зүйлүүдээ тэмдэглэж аваад дараад нь багштайгаа болон найзуудтайгаа ярилцаарай. За багшийнхаа өнөөдөр үзүүлсэн туршилтуудыг давтаж хийж үзээд тэрнээс гадна сурах хүчийнхаа 80-аас 82 дугаар хуудсан дээр байгаа эдгээр туршилтуудыг давтаж хийж үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.